За тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд энэ өнгөрсөн бүх цаг хугацаанаас эхлээд өнөөдрийг хүртэлх энэ цаг хугацаанд бол хиндэж эзлэгдэж байгаагүй, огтоосоо нуран унж байгаагүй. За гадны улсын хүчнүүдийг бол үргэлж няцааж ирсэн цорын ганц улс байдаг нь Афганистан улс. Гэхдээ Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт бол Афганистан улсыг бол дараад өнгөрч байсан. Яг өнөөдөр энэ талаар ярихгүй, Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын талаар ярихгүй учраас энэ сэдвийг бол түрдээ тусна ингээд хоош нь хийчихье. За ингээд Афганистаны газар нутаг ер нь бол ингэж үеийн үед эзэнт гүрнүүдийн байлдан дагуулалтанд өртөж за цаг ямагт энэ улс орнуудын мөргөлдөөний талбар бодж ирсэн ийм онцлогтой газар л та. Тухайлбал агуу Александр Македон Афганистаныг дайраад өнгөрч байсан. За Британий эзэнт гүрэн Афганистаныг эзлэх гэж оролдож байсан. Зөвлөлт холбоот улс гэсэн сэргээ оруулаад Афганистанд 10 жилийн хугацаатай сунжирсан дайн хийж байсан. За хамгийн сүүлд одоо орчин үеийн хамгийн хүчрхэг айрам гэгддэг Америкийн нэгдсэн улс хүртэл Афганистанд сэргээ оруулаад за энэ нутагт бараг 20 гаруй жилийн турш үргэлжилсэн сэргийн ажиллагаа явуулсан ч байх жишээтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр халдагч улсууд бүгдээрээ яг нэг зүйлээрээ бол ижилхэн байгаа. Тэр нь юу вэ гэвэл эдний хэн ч Афганистаныг бүрэн эзэлж чадаагүй. За өнөөдөр тэгэхээр би яг ямар сэдвээр ярих гээд байна гэхээр Талибаны бүлэглэлийн талаар бол ерөнхийдөө ярина. Хүмүүс янз бүрээр талибанчуудыг бол тайлбарладаг. Зарим хэсэг нь шашны хэд туулширсан үзэлтэй бүлэглэл гэж үздэг бол за зарим нь харин харгас хэрцгий хүний эрхийн талаарх ямар ч ойлголт байхгүй бурангүй харгас дэглэм гэх мэтээр үздэг. Гэтэл нөгөө талд бүр зарим хүмүүс нь бол тэр овог аймгийн системд гүн гүнзгий хуваагдсан өөр хоорондоо дотоод эв нэгдэлгүй Афганистан гэдэг улсыг нэгдсэн нэг хууль эмх журамд оруулсан захирч чадаж байгаа их орончид гэж үздэг бас ийм хүмүүс ч байдаг. Яг уу альч өнцгөр нь үздэг байж болно. Альч өнцгөр нь үздэг байлаа гэсэн хамгийн гол нэг зүйл гэвэл ойлгох ёстой. Тэр нь юу вэ гэвэл талибанчууд бол зүгээр нэг байдаг орон нутгийн шин чанартай бүс нутгийн хэмжээний тийм жижиг бүлэглэл гэж та энэ бүлэглэлийг хэрвээ бодож явдаг. Өнөөдрийг хүртэл тэгж бодож явсан бол энэ бол маш том эндүрэл юм а гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Талибаны бүлэглэл бол дэлхий дээр өрнөсөн сүүлийн 45 гаруй жилийн турш одоо өрнөсөн геополитикийн томоохон тоглолтуудад бол үе маш хүчтэй оролцож ирсэн. Зарим тохиолдолд бүр шийдвэрлэх нөлөө хүртэл үзүүлж ирсэн ийм утга учиртай ач холбогдолтой бүлэглэл. Талибаны бүлэглэлийг хамгийн анх Америкийн нэгдсэн улс болон Сауди Араб улсууд бол өөрсдийн санхүүжилтээр Пакистаны нутагт бол бэлтгэн бойжуулж, соёолуулж, усгаж эхэлсэн ийм учиртай бүлэглэл юм. За улмаар зөвлөлт холбоот улс 1989 онд Афганистаны нутгаас цэргээ татаж гаргасны дараагаар зөвлөлтийн цэрэг эзгүй болсон учраас зөвлөлтийн эсрэг байлдчихсан Афганистаны тэр олон овог аймагуд өөр хоорондоо эрх мэдлийн төлөө алалцаж эхэлсэн. Тэр алалцаан тэр иргэний дайн дундаас Талибаны бүлэглэл ард түмнийхэн дийлэнх олонхын дэмжлэгийг авч ялалт байгуулж эхэлсэн. Ингээд талибанчууд Афганистаны төр засгийг аль биесээр удирдах эхэлсэн. За үүний дараа юу болсон бэ гэвэл бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Талибаныг өөрийг нь хамгийн анх ам оруулж услан боожуулж ирсэн тэр Америкийн нэгдсэн улстайгаа хүртэл 2001 оноос 2021 оны хүртэл 20 жилийн турш тасралтгүй дайн хийж Америкийн нэгдсэн улс энэ 20 жилийн турш Афганистанд цэргийн ажиллагаа хүртэл явуулсан. Яг уу эцсийн байдлаар бол 2021 онд Америкчууд цэргээ бол гаргасан. Энэ гаргасан явдлыг зөвлөлтүүд ч гэсэн гаргасан л та. Тэгэхээр Америк зөвлөлт хоёр цэргээ Афганистанаас гаргасан явдлыг яг энэ Афганистанчууд, талибанчууд тэдгэрийг ялсан уу гэж хэлбэл бас шууд ялсан гэж хэлэх хэцүү. Гэхдээ ямар ч байсан ялагдаагүй. Талибанчууд ялагдаагүй. Яагаад ялагдаагүй гэж би бардам хэлээд байна гэхээр яг өнөөдөр энэ цаг мөчид Афганистаны газар нутагт нэг ширхэгч Оросын эсвэл Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз нэг ширхэгч цэрэг байхгүй. Тэнд өнөөдөр Америкийн нэгдсэн улсын байгуулсан ардчилсан засгийн газрын үнсэн ч өнөөдөр байхгүй. Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо зүхтаад өнөөдөр Кувейтэд авилгалын мөнгөөрөө хулгай мөнгөөрөө эзэн хаан шиг эрх дураараа амьдарч байна. Хэрвээ үнэхээр үр дүн хамгийн чухал хэмжүүр гэж үзэх юм бол үр дүн өнөөдөр нэг иймэрхүү л байна.
Иймээс энэ бүлэглэл Талибан гэдэг бүлэглэл их гүрнүүдийг явж чаддаг. Эдгээр зөвлөлтийг ч явсан, Америкийн нэгдсэн улсыг ч явсан. Тэгэхээр өнөөдрийн дугаараар энэ талибанчууд гэж яг ямар учиртай нөхдүүд болох талаар за мөн энэ бүлэглэл яг хаанаас хэрхэн урган гарч ирсэн, ямар хүмүүс энэ бүлэглэлийг анх байгуулж байсан, эдгээр яг юу хүсээд, юу зориод, юуны төлөө тэмцээд байдгийг, за мөн одоо хамгийн гол зүйл болох энэ бүлэглэлийг яг ямар онцгой давуу тал эднийг ингэж ялагдшгүй болгох юм бэ гэдэг талаар бол одоо дэлгэрэнгүй ярих болно. За ингээд яг гол сэдвүүдэд орохоос өмнө та бүхэнд бас энэ номоо танилцуулмаар байна л та. За зарим нь бол одоо хэдийнэ мэддэг болсон байх. Энэ нацист дарангуулагч Адольф Хитлерийн Миний тэмцэл гэдэг ном байгаа. За энэ номыг бол Адольф Хитлер 1923 онд Германд шар хайрганы бослого хийгээд хувьсгал хийх гэж оролдоод тэр хувьсгалд нь бүтэлгүүтээд шоронд хоригдож байх үедээ бол энэ номыг бол бичиж гаргасан. За энэ номонд бол ерөнхийдөө залуухан Хитлерийн хувьд яагаад германчууд ирээдүйд зүүн зүгт буюу Орос руу одоо Зөвлөлт холбоот улс руу заавал дайрч байлдаж эзлэх шаардлагатай, эсвэл яагаад одоо британчуудтай заавал байлдаж британчуудыг ялах шаардлагатай, ер нь Герман үндэстэн яагаад дайн хийх ёстой гэх мэтэр энэ дэлхийн 2 дугаар дайныг яагаад эхлүүлэх болсон энэ Хитлер гэдэг хүний толгой доторх итгэл үнэмшил одоо оюун бодлын талаар бол нэгэнгүй бичсэн байдаг. Яагаад гэвэл Хитлер энэ номыг өөрөө бичсэн залуудаа. За орчуулгын хувьд энэ ном маань 1943 онд буюу дэлхийн 2 дугаар дайн эд өрнөж байх үед Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр орчуулагдан борлуулагдаж байсан одоо бестселлер болж байсан дэлхийд дээрх баг хамгийн сайн орчуулгаас нь бол ингэж монгол хэл рүүгээ орчуулсан ийм ном юм шүү. За энэ номыг одоо 60,000 төгрөгөөр худалдаалж байгаа. Номын дэлгүүрүүдээр бол октоосоо зарахгүй байгаа. Хүргэлтээр зарж байгаа. Хэрвээ та өнөөдөр захиалах юм бол маргааш таны гэрт таны гар дээр бол хүргэгдэнэ. За ингээд та ном захиалах бол 9924 7042 дугаараар бол залгаад номоо захиалаарай. За одоо гол сэдвээ ярив. За энэ сэдвийг ярихын тулд одоо та бүгдэд ингэж ойлгомжтой тайлбарлахын тулд хамгийн эхлээд энэ Афганистан гэдэг улсын геополитикийн онцлогийн талаар ярьж энэ талаар ойлголт өгөхөөс өөр аргагүй болж байна л та. Яг нь түрүүн хэлсэнчлэн одоо энэ түүхийн туршид энэ улс руу маш олон их гүрнүүд бол одоо дайрсаар ирсэн, саяхны гүртэл дайрсан, цаашид ч магадгүй бас дайрах болно. Тэгвэл яагаад ингэж Афганистаныг эзэлж авах нь ийм чухал байд юм бэ гэдэг нэг ийм асуулт бол гарч ирж байгаа. Үүнд бол мэдээж олон шалтгаан байгаа. За нэгдүгээрт бол энэ газар нутгийн байршил, газар зүйн онцлог, нийгмийн бүтэц, энэ энэ улсын стратегийн гарц, байгалийн баялаг гэх мэтэр маш олон шалтгаанууд бол байгаа. Одоо та бүхэнд одоо энэ газрын зургийг нь би харуулъя л та. За эндээс харуул Афганистан гэдэг улс нь бол нэг талаараа Төв Аз, нөгөө талаараа Өмнөд Аз, ойрох дорнд, за баруун талаараа одоо мөн Хятадтай ойрхон оршиж байгааг бол харж байна. Нэг ёсондоо бүс нутгуудын яг огцлсолд оршдог одоо ийм онцлогтой улс байгаа юм. За энэ улсаар дамжиж ойрох дорнд болон энэтхийн худалдаа, байгалийн хий болон газрын тосны сувгууд бол дамжиж явагддаг. За энэ бүхний одоо стратегийн зангилаа, энэ бүх худалдааны замуудын стратегийн зангилаа нь Афганистан улсын нутаг дэвсгэрт зангидагддаг гэсэн үг. За иймээс Афганистаны бүс нутгийг хянаж тэнд нөлөөллөө тогтоож чадсан улс үндэстэн бол энэ бүс нутгийн худалдааны урсгалыг хянах бүрэн боломжтой болж хувирдаг юм л та. За дээрэс нь энэ Афганистаны нийт нутаг бол ерөнхийдөө маш өндөр уулархаг газруудаас бол бүрддэг. Афганистаны нутгаар Хинду Куш гэдэг асар том ийм уулын систем, уулсын үргэлжилсэн цогцол бүр бол дайран өнгөрч оршдог. Тэгэхээр ерөнхийдөө өндөр уулс нарийн хавцлуудаас бол дийлэнх газар нутаг нь бол бүрддэг гэж хэлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл маш товчоор хэлэхэд энэ бол байгалийн хамгаалалт гэсэн үг. За ийм хүнд хэцүү газар зүй орчинд том хэмжээний айрам, чөлөөтэй хөдөлгөөн, чөлөөтэй маневр хийх ямар ч боломжгүй болж хувирдаг. Нэг ёсондоо бол орчин үеийн айрамд ашиглагддаг энэ танкнууд, тэр байтугай нисэх онгоцнууд хүртэл ийм газарт, ийм бүс нутагт давуу байдал олж авах одоо амаргүй болж хувирдаг.
Харин Афганистанчууд өөрсдөө бол энэ нутагтаа бол олон мянган жилийн турш амьдраад ирсэн хүмүүс учраас томоохон арми эсрэг хэрхэн газар нутгийнхан онцлогийг ашиглаж тулалдахаа маш сайн мэддэг. Тэд өөрсдөөсөө хэд дахин илүү хүчрхэг арми эсрэг ерөөсөө партизаны дайны арга барилаар тулалддаг гэсэн үг. За дээрэс нь Афганистаныг эзлэхэд өөр нэг маш том саад дотор байсаар ирсэн нь тус улсын овог аймагуудын зохион байгуулалтын систем гэж хэлж болно. Уг нь бол ингээд эрүүл ухаанаар бодоод үзэх юм бол овог аймагуудаараа хуваагдсан хүмүүс нь дотроо тавцсан байдалтай ийм улс чинь яг үнэндээ бол эсэргээрээ эзлэгдэхэд бол харин ч амархан байх ёстой л доо. Гэхдээ Афганистанд ийм хууль, ийм зарчим даанч үйлчилдэггүй. Яагаад гэвэл аль нэг улс одоо дайрч орж ирээд одоо Афганистаны бүхий л томоохон хотууд болон нийслэл Кабул хотыг нь эзэлж авч засгийн газар, хууль ёсны засгийн газрыг нь нураан буулгалаа гэж бодоход өөр бүс нутгууд нь өөрөөр хэлбэл одоо нөгөө овог аймаг одоо олон толгойтой учраас энэ улс ч өөрөө тэр болгон бүх нийтээрээ нэгдсэн засгийн газартаа бол захирагдаад байдаггүй юм байна. Иймээс нийслэл хотыг нь эзэллээ гэд Афганистаны том хотуудыг нь эзэллээ гэд энэ улс ялагдана гэсэн үг биш. Ийм дайны хууль бол үйлчлэхгүй юм байна. Нэг талаараа айгүй хэцүүлтэй. Эртнээсээ одоо бүс нутаг болгон Афганистан бол өөр өөр ингэсэн юм овог аймагуудын засаглалтай тосхон бүхэн өөр өөрийн дүрмдээ үнэнчээр захирагдаж ирсэн ийм л уламжлалтай улс. Тэгэхээр зүгээр нэг шууд цэрэг оруулаад энэ том хотнуудыг нь эзэллээ гэд бол бүх зүйл дуусчихгүй. Үүнийг бол мэдээч бол түүх маш тодорхой харуулдаг. Ерөөсөө одоо саяхны сүүлд болсон хоёрхан түүхийг би хайлтхан дурдъя. Эхлээд 1979 онд Зөвлөлт холбоот улс бол Афганистанд дайрч довтолсон. Амжилт олсон уу гэвэл мэдээч хэрэг амжилт олсон. Харин Афганистаныг зөвлөлтийн улаан арим ялсан уу гэвэл ялаагүй. Яагаад ялаагүй вэ? Зөвлөлт холбоот улсын улаан арим Афганистанд дайрч орж ирээд Афганистаны бүх том хотуудыг бол эзэлж тэнтэх коммунист засаглалаа хүртэл амжилттай хамгаалж чадсан. Гэхдээ тэд ялж чадаагүй. Ялаагүй учраас энэ дайн 1989 оны хүртэл буюу бүхэл бүтэн 10 жилийн турш үргэлжлээд эцэст нь Зөвлөлт холбоот улс аргагүй эрхэнд Афганистанаас цэргээ гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Дараа нь юу болсон? Цэргээ гаргасны дараа Зөвлөлт холбоот улс өөрөө задарч унсан. Энэ бол факттай түүх. Хоёр дахь жишээ гэвэл 2001 онд Америкийн нэгдсэн улс Афганистанд дайн зарласан. Америкийн нэгдсэн улсын хамгийн орчин үеийн хүчрхэг арим дайрч орж ирээд бас л ялгаагүйгээр яг зөвлөлтийн адилаар Афганы бүх том хотуудыг эзэлж авсан. Нийслэл Кабул хотыг эзэлж авсан. Үүний дараа Афганистаны нутагт ардчилсан сонгуулийг зохион байгуулж ардчилсан төр засгийн газрыг хүртэл байгуулсан. Учиртаараа ханиадтай болохоор тэгэхээр яг ингээд харах юм бол Америкийн нэгдсэн улс гэсэн яг зөвлөлтийн адил Афганистаныг ялсан юм шиг харагдаж байгаа. Гэхдээ харамсалтай нь ялаагүй. Яагаад ялаагүй гэж вэ? Яагаад гэвэл Афганистанчууд уул хад хавцал хэд өнөөх олдож өгдөггүй, эвэрч болдоггүй тэр байгалийн өгөгдөл дундаа нуугдаад тэндээсээ партизаны дайна хийсээр л байсан. Одоо бүр улс орныг нь эзэлчгээд байхад хүртэл нэг уулын доороос гинт хэсэг бүлэг талибанчууд гарч ирээд одоо мөрөн дээрээ тавьдаг нөгөө базуук гэх мэтийн тиймэрхүү зэвсгээрээ гинт гарч ирж нэг танкийг харваж устгаад явган цэргүүд рүү бах АК-гаар шүршиж жагаад буцаад уулан доороо нуугдчихдаг байх жишээт. Ингээд энэ даа ерөнхийдөө бараг 20 жил үргэлжлэж байгаа юм. Эцэст нь 2021 онд аль биесээр дайн дууссан. Америкийн цэргүүд эцэст нь гарч иж энэ бүхэн дууссан. Яг л 1989 онд Зөвлөлт холбоот улс 10 жил байлдаад шантраад гарсан шиг яг ингээд гарсан. Гэхдээ Америкчуудын хувьд зөвлөлтөөс ялгаатай нь гарлаа гэж зөвлөлтийн адил тэднэр бол задарч дуусаагүй л дээ. Ингээд Афганистаны энэ нөхдүүд маань бол сүүлийн 45 жилийн турш одоо 45 жилийн хугацаанд гэх юм уу да дэлхийн хоёр их гүрэнтэй дараалсан үзэгцээд хоёуланг нь бол аргагүй ирэхэнд ухрахаас өөр аргагүй ийм байдалд хүргэсэн ийм л учиртай улс юм. Ийм л хүмүүс болж одоо таарч
байгаад байгаа юм л та. За одоо харин үргэлжлүүлээд энэ зөвлөлт Афганистаны дайны талаар бол ярьж өгье гэж бодлоо. Нэгэнт талибанчуудын талаар ярьж байгаа бол энэ зөвлөлт Афганистаны дайныг бол ярихаас өөр аргагүй. Гэхдээ одоо ярихаас өөр аргагүй ч гэж энэ дайн маань угаасаа маш сонирхолтой сэдв. За 1979 оны байдлаар гэхэд дэлхий дээр хүйтэн дайн бол эд өрнөсөөр л байсан. Зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс хоёр бүх салбарт хоорондоо өрсөлдөж байсан. За мөн энэ үед одоо Афганистанд бол зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр коммунист чиг баримжаатай засгийн газар бол хэдийнэ тогтоод байсан ийм цаг үе. Гэхдээ Афганистан даяар нэг зүйл өрнөж байсан нь энэ коммунизмыг эсэргүүцэл бүх нийтийн бослого үүмэн за улмаар энэ бүхнээс үүдсэн тогтворгүй байдал бол одоо маш хүчтэй газар авч эхэлсэн. За гэтэл нөгөө талд энэ зөвлөлт холбоот улсын хувьд Афганистан гэдэг улс бол зайлшгүй өөрсдийнх нь нөлөөнд буюу энэ коммунист засаглалтай байх нь бол зөвлөлт холбоот улсын үндэсний эрх ашигт бол эргээр нөлөөлж байсан. За учир нь хэрвээ Афганистан дахь коммунизм нуран унаж Афганистаны коммунист засгийн газар нурах юм бол тэнцээ Америкийн нэгдсэн улсын нөлөө ардчлал орж ирэх магадлалтай гэж бол ерөнхийдөө зөвлөлтийн зүгээс бол маш их айж болгоомжлж байсан. Ингээд ерөөсөө зөвлөлт холбоот улсын зүгээс бол Афганистаныг төрийг коммунист засгийн газрыг одоо тогтвортой байлгаж хамгаалах ёстой байна гэж үзээд 1979 оны 12 дугаар сард зөвлөлтийн улаан арим Афганд хэд давж орж ирсэн. Яг нь зүгээр шулуухан хэлэхэд бол энэ зөвлөлтийн улаан арим Афганистанд бол одоо орж ирснээр бол жинхэнэ утгаараа энэ нүдрүүгээ хурууга хийсэн үйлдэл болсон гэж бол нэг талаараа бол хэлж болно л доо. Гэхдээ мэдээж тухайн үедээ бол ийм зүйл хийж байна гэж тэд яаж мэдэх вэ? Одоо та бүхэн бодоод үзээрэй. Афганистан гэдэг улс дотор байгаа энэ Талибан гэдэг нэг бүлэглэл юу гэж харагдсан бэ гэхээр ингэж харагдсан байх. Энэ ядуу буураа улсын за АК гэдэг буу барьжсан утадч биш нэг муу таавчиг өмссөн ийм босгочдыг дэлхийн 2 дугаар дайнд тэр хүчирхэг нацизмыг дарж өөрсдийн дархан цолоо дэлхийд даяар мандуулж байсан Америкийн нэгдсэн улстай хүйтэн дайн өрнүүлж дэлхийн хамгийн олон цөмийн цэнэгт хошуутай болж чадсан тэр суу алдарт улаан айран бол энэ таавчиг барьсан босгочдыг таавчиг өмссөн босгочдыг бол ядах юмгүй ёстой чигчийн хурууны одоо үзүүрээр дараад авчихна гэж бол тухайн үедээ бол тооцсон байх л та. За ингээд зөвлөлтийн цэргүүд бол хэвт авж орж ирсэн. Энэ үйлчлэг бол Афганистаны тэр олон овг аймгийн удирдлагууд, тэр олон шашны байгууллагууд, шашны мяндагтангууд юу гэж харсан бэ гэхээр нэг л нүдээр харсан. Энэ бол гадны халдлага, харийн түрэмгийлэл гэдэг ийм л нүдээр харсан. Ингээд Афганистаны өнцөг булан бүрт өөр хоорондоо нарийн ярьж тохироогүй хэрнээ бараг одоо нэгэн зэрэг зэвсэгт бүлэглэлүүд бол энэ тэндгүй ингэж зэрэгцээд шахуу байгуулагдаж эхэлсэн. За улаан армийн эсрэг энэ зэвсэг барьж боссон эдгээр бүлэглэлүүдийг бол тухайн үедээ мужахид гэж одоо дуудаж нэрлэж байсан. Эдгээр мужахидын дайчид өөрсдөөсөө илүү зэвсгэлсэн зөвлөлтийн цэргүүдийн эсрэг ямар арга замаар яаж байлдсан бэ гэхээр ерөөсөө огтосоо өөдөөс нь ил гарч байлдаагүй. Харин өөрсдийн өгөгдөл болох тэр уул, хавцал, тосхон, зам харгуу гэд энэ бүх газруудаас гинт гарч ирж баахан цэргүүдийг авч байгаад буцаад гинт алга болчдөг. Ийм ойлгомжгүй байдлаар бол байлдаж эхэлсэн. Ингээ баахан хадан хавцалтай өчнөн зүүн агуутай уулсын дундаас гарч ирээд яг түрүүний хэлсэн базукаараа харваж танкнуудыг устгаад АК-гаараа шүршиж явган цэргүүдийг устгаад нөгөө зөвлөлтийн цэргүүд эндээс буудаж байна гэд олж мэдих тэр үеэр нь буцаад нуугтад орчдөг. Ингэж байлдаад байхаар чинь өнөөх зөвлөлтийн тэр том нүсэр хүнд техникүүд, хуягтдууд, танкнууд чинь бол ямар ч хариу арга хэмжээ авах боломжгүй одоо ямар ч байлдах одоо чадамжгүй болж хувирч байгаа юм л та. Бас одоо энэ дайныг нэгэнт ярьж байгаагийн хүрээнд бас нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй байгаа. Афганистан болон зөвлөлтийн энэ дайныг бол хоёр орны хоорондын дайн гэж зөвхөн энэ хоёр орны хоорондын дайн гэж бас ойлгож болохгүй. Яг үнэндээ одоо бид бүхэн сайн мэдж байгаа. Хүйтэн дайн эхэлсний дараагаар шууд залгуулад Солонгосын хойгийн дайн гэж эхэлсэн.
Хоёр солонгос хоорондоо байлцсан коммунист болон ардчлал гэдэг хоёр систем. За үүний дараа Вьетнамын дайн гэж нэг дайн болсон. Бас л коммунист болон ардчлалсан гэдэг хоёр системийн хооронд өрнөсөн. Тэгэхээр одоо энэ мэтээр зөвлөлт болон Америкийн нэгдсэн улс хоёр бол хүйтэн дайны он жилүүдэд шууд бие биетэйгээ өөр хоорондоо эв тодор ингэж байлдаж болохгүй учраас одоо хоёр улсыг өөр хооронд нь өөр нутагт одоо ингэж прокси дайн үүсгэж байлдуулдаг байсан. За тэгвэл одоо энэ Афганистаны дайн, Афганистан зөвлөлтийн дайн гэдэг бол энэ хүйтэн дайны үед тохиолсон хамгийн том болон хамгийн сүүлийн прокси дайн гэж ойлгох хэрэгтэй. Зөвлөлт холбоот улсад тухайн үед хэн дургүй байсан гэдгийг бас бодох ёстой бодож байгаа. Зөвлөлтөд хэн дургүй байсан? Хүйтэн дайны үед өрсөлдөгч Америкийн нэгдсэн улсын дургүй байсан. За үүн дээр нэмээд Америкийн нэгдсэн улсын ойролт оронд дох хамгийн одоо гол итгэл найдвартай холбоотон яг нь ранкаар нь ирэмбэх юм бол одоо Израилийн араас орж байгаа юм л та. Сауди Араб гэдэг улс энэ зөвлөлтөөс болгоомжлж байсан. Яагаад гэвэл коммунизмаас айж байсан. Сауди Араб коммунизмыг тархдаг халдварт өвчин гэж тухайн үед бол оншилдог байсан. За өөр бас ямар улс байсан гэхээр Пакистан улсыг бол нэрлэж болно. Пакистанчууд ч гэсэн зөвлөлтүүдэд дургүй байсан. Пакистан улс зөвлөлтүүдэд дургүй байх хоёр шалтгаан тэдэнд байсан. Нэгдүгээр шалтгаан бол хэрэв Афганистан гэдэг улсад зөвлөлт холбоот улс тэр чигт нь нөлөөгөө тогтоогоод Афганистаны засгийн газар цаашдаа маш тогтвортой байдлаар коммунист чиг баримжаагаар хөгжиж эхлэх юм бол энэ коммунизмын вирус гэж яриад байгаа. Энэ коммунизмын вирус халдварлах дараагийн улс бол хурш зэрэглээ орших Пакистан улс гэж тэд нар харж байсан. Иймээс нэгдүгээрт коммунизмаас тэд нар айж болгоомжлж байсан. Хоёрдугаар шалтгаан нь юу байсан бэ гэвэл Пакистан улс бүгд найрамдах хятад ард улстай маш ойрын холбоотой түнш улсууд байсан. Яг нь бид нар мэдэн шүү дээ. Өнөөдөр Пакистан улс цөмийн зэвсэгтэй улс. Пакистан яаж цөмийн зэвсэгтэй болсон бэ гэхээр ерөөсөө бүгд найрамдах хятад ард улс бол Пакистанд цөмийн зэвсгийн технологиг өгсөн. Хятадууд яагаад Пакистан цөмийн зэвсгийн технологиг өгсөн гэхээр Пакистан энэтхэг хоёрын харилцаа муу байдаг. Тэгэхээр энэтхгийг хязгаарлаж энэтхэгийн өөдөөс Пакистаныг ингэж урдаг нохоо, зуудаг нохоо болгохын тулд ингэж хүчтэй цөмийн гүрэн болгож хувиргасан гэд ингээд геополитикийг ухаан яриад байвал яриад байхаар л та. Тэгэхээр ингээд хоёр үндсэн шалтгаанаас болоод Пакистанчууд юунд зөвлөлт холбоот улсад бол дургүй байсан байгаа. Ингээд Америкийн нэгдсэн улс, Сауди Араб, Пакистан гэдэг энэ гурван улсууд зөвлөлт холбоот улсын энэ Афганистанд хийж буй улаан армийн довтолгоог амжилтгүй болгохын тулд өөр өөрсдийнхөөрөө одоо бүх чадлаараа ёстой эрвих дэрвихээрээ бол зүтгэж эхэлсэн. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын зүгээс гэхэд санхүүгийн тусламжаас гадна Operation Cyclone гэдэг ийм тусгай ажиллагааг бол хэрэгжүүлж байсан тухайн үедээ. За энэ бол хожим энэ ажиллагаа бол одоо нууцлаас гарсан та бүхэн интернетээр хайгаад үзэх боломжтой батлагдсан зүйл. За энэ ажиллагааны хүрээнд бол юу хийсэн бэ гэхээр мужахидын энэ дайчдад бол орчин үеийн зэвсгүүдийг Америкийн нэгдсэн улсаас нийлүүлсэн. Одоо ямар зэвсэг Афганистаны дайны хувь тавиланг мужахидуудын талд өөрчилсөн бэ гэхээр тэр Америкаас орж ирсэн Javelin гэдэг одоо сүүлийн үед энэ Украины дайнд бол ашиглаад байгаа ш. Javelin гэж болсон. Мөрөн дээрээ тавиад харагдаг ийм нөгөө нэг пуужингийн зэвсэг одоо гар пуужин гэх юм уу мэддэг хүмүүсийн доор нь бичээрэй. Би яг нөгөө бас орж ирэхгүй байна. Тэгэхээр энэ зэвсгийг бол Америкчууд өгсөн. Энэ зэвсэг зөвлөлт Афганистаны дайны хувь саяг өөрчилсөн. Яасан бэ гэвэл нөгөө мужахид дайчид чинь тэрийгэ барьж хатнаас гарч ирэнгуудаа зөвлөлтийн нисжсэн нисдэг тэргүүд нисэх онгоцнуудыг нөгөөдгөөр харваад устгаад ихэлсэн. Ингээд зөвлөлт холбоот улс Афганистанд агаарын орон зайдах давангаа байдлаа бүрэн алдсан. Зөвлөлтийн нисдэг тэргүүдийг мужахидын дайчид бол ёстой нэг ялаа авч байгаа юм шиг бол авч устгаж ихэлсэн. За ингээд энэ дайн бол зунгаарлцаар байгаад 10 жил үргэлжилсэн. Зөвлөлтүүд Афганистаны бүх том хотууд, нийслэл хотуудыг тэр чигт нь ингэж хяналтандаа оруулаад одоо бүх засаг захиргааг өөрсдийнх нь талд бол ажилуулж чадаж байсан ч хөдөө нутгуудыг бол эзэж чадахгүйсэн. Яг үндэ бол Афганистаны хөдөө хээр зэлүүд нутгуудыг бол эзлэх боломж байгаагүй л.
зөвлөлтийн энэ Афганистанд хийж буй дайн бол одоо хит их энэ хүн хүчний хохирол амссан. За дээрэс нь дайн гэдэг бол ерөөсөө зардал гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ зөвлөлт холбоот улс энэ дайныг хийснээр бол асар их зардлыг ингэж үр ашиггүй гаргаж байсан болохоор зөвлөлтийн дотоодод улс төрийн дарамт бол одоо нэмэгдэж эхэлсэн. Ингээд эцэст нь 1989 онд зөвлөлтийн цэргүүд Афганистанаас бүр мөсөн гарсан. Гаргах шийдвэрийг зөвлөлтийн коммунист нам улс төрийн хороо гаргасан. Гэхдээ хамгийн гол нь энэ зөвлөлтийн Афганистанд хийсэн дайн нь одоо зөвхөн нэг юм дайн бол биш. За цаашлаад бүр энэ зөвлөлт холбоот улсын сулрал тун ойрын ирээдүйн энэ одоо задралын гол хүчин зүйлсийн нэг болж одоо нэг болсон гэдэгт бол одоо өнөөдөр олон судлаачид итгэдэг. Ингээд 1989 онд зөвлөлтийн цэрэг гарлаа. Гараа явцсан. Хавтан довтлогчид байхгүй болсон. Одоо яах ёстой? Гадны хавтагч байхгүй болсон болохоор Афганистанд инх тайван тогтох ёстой. Гэхдээ харамсалтай нь тэр инх тайван Афганистанд хизээч ирээгүй. Тэгэхээр юу болсон бэ гэвэл зөвлөлт холбоот улс гэдэг нэг энэ том улсын цэрэг Афганистанаас гарсны дараагаар өөр хоорондоо энэ хүчээ нэгтгэх нь тэмцэж байсан тэр олон овог аймагуд, тэр олон зэвсэгт бүлэглэлүүд нэгдсэн нэг том дайсангүй болсон учраас энэ Афганистан гэдэг улсынхан тэр хоосон үлдсэн тэр эрх мэдлийн орон зайг эзэлж авахын төлөө өөр хоорондоо тэмцэж эхэлсэн. Ингээд Афганистанд дахиад замбраагүй байдалд иргэний дайн бол зөвлөлтийн цэрэг гарсны дараагаар үргэлжилсэн. Гэхдээ энэ бүх бүлэглэл, энэ бүх овог аймаг хоорондын тэмцэл дундаас хожим цоо шин одоо огт байгаагүй тийм нэг шинэ хүчин бол шинээр мэндэлж гарч ирсэн нь талибанчууд, талибаны дайчид байсан. За одоо эндээс яг үргэлжлүүлээд шууд талибанчуудын талаар бол ярьж эхлэх нь зөв. Зөвлөлт холбоот улс гарсны дараагаар энэ Афганистанд нэгдсэн төр засаг гэж ерөнхийдөө байхгүй болсон. Зөвлөлтийн байгуулж өгсөн одоо тэр зөвлөлтийн дэмжлэгтэй коммунист төрийг бол зөвлөлтүүд тэр чигээр нь бүх татаасаа хаяад орхисон гэсэн үг. Газрын зураг дээр нэг юм тусгаар улс байгаа боловч одоо хот бүхэн тусдаа засаг захиргаатай нэгдсэн тийм засаггүй. За ингээд иргэний дайн болж эхэлсэн учраас ерөөсөө л Афганистан даяар бол дээрэм тонууд, хүчирхийлэл, за наандаж энэ орон нутгийн жижиг шашны мяндагтангууд, эрх баригчид ингээд авилгал гэх мэтэр иймэрхүү үзэгдлүүд бол замбраагаа автаж эхэлсэн. Харин яг энэ ороо бусгай байдал, яг энэ цаг төрийн өвмөний үед буюу 1994 онд Кандахар орчмын бүс нутгаас нэгэн шинэ хөдөлгөөн урган гарч ирсэн нь Талибаны хөдөлгөөн байсан. Одоо Талиба гэдэг нь бол одоо араб хэлээр сурагч буюу шашны оюутан гэсэн утгатай ийм үг юм байна. Яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр энэ бүлэглэлийн анхны гишүүд нь Афганистан болон Пакистаны хэл орчмын бүс нутгуудад байрлах шашны сургуулиудад суралцж байсан сурагчдаас бүрдэж байсан буюу шашны сургуулийн сурагчдын байгуулсан ийм зэвсэгт хөдөлгөөн одоо гэсэн утгатай байна. Тэдгээр шашны сургуулийн сурагчид энэ хөдөлгөөнийг үндэслэгчид ямар учиртай хүмүүс байсан бэ гэхээр за энэ олон жилийн турш үргэлжилсэн зөвлөлт холбоот улс болон Афганистаны энэ дайн за цаашлаад одоо залгуулад үргэлжилсэн Афганистаны иргэний дайнаас болоод гэр бүлээ алдсан, өнчирч хоцорсон, гэр оронгүй, аав ээжгүй одоо ийм л хүүхдүүд тэдгээр шашны сургуулиудад суралцж ирсэн юм байна. Харин энэ бүлэглэлийн анхны үүсгэн байгуулагч нь нэг нүдэнд байхгүй одоо өрөөс нь нүдтэй гэсэн үг. Дээрээс нь аюул тийм шийдэмгий зантай хүн гэдэг. Маш шийдэмгий зоригтой Мулла Мохаммед Омар гэдэг ийм хүн үүсгэн байгуулсан. Түүний зорилго бол анхны зорилго ерөөсөн маш энгийн байсан. Афганистан улсад эмх журам тогтоох, орон нутгийн хурган ноёдын дураараа авирлаж байгаа тэр байдлыг таслан зогсоох. Ийм л хоёр зорилготой байсан. Ингээд тэд нэр эхлээд ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ гэхээр тэр дураараа
тонууд дээрм хийгээд байгаа тэр дээрэмчдийг бариж шийтгэж, хулгайчдын хуруугийг тасдаж, дээрэмчдийн гарыг нь хугалаж ингэж шийтгэж эхэлсэн. Ерөөсө хулгайч болон дээрэмчдийг. Хулгайч, дээрэмчин гэдэг энэ хоёр төрлийн хүмүүс бол игэл жирийн мөрөөрөө амьдарч буй хүмүүсийн амьдралыг оронгоор нь эргүүлж там болгож хувиргадаг ийм хүмүүс. Эдгээр энгийн иргэдийн хувьд бол хамгийн муу муухай хүмүүс тооцогддог. Хөдөлмөрлөж олсон тэр багахан мөнгө, багахан хоолыг нь дээрэмдчихдэг. Эсвэл хулгайлцдаг. Иймээс энэ муухай гэмт хэрэгтнүүдийг барьж шийтгэж эхэлсэн учраас ард түмэн Талибаны бүлэглэлийг өөрсдөө шууд дэмжиж эхэлсэн. Ингээ ерөөсөө олон нийтийн дунд талибанчууд маш богино хугацаанд нэр хүндтэй болж эхэлсэн байгаа. Энэ он удаан жил үргэлжилсэн эмх самбраагүй байдал, адлаг хүчирхийллээс залхаж, ядарч, туйлдаж, үнэхээр залхсан тэр ард иргэд өөрсдийн тэр хот суйрангуудаараа тэр чигээрээ талибанчуудыг дэмжиж эхэлсэн. Эдгээр энэ бүх замбраагүй байдлыг цэгцэлж, энэ дампуурсан улсад шудраг ёсыг тогтоож чадах юм байна гэж итгэж эхэлсэн байгаа юм. За үүн дээр бас нэг зүйл бол маш их нөлөөлсөн л доо. Дан ганц шудраг ёсыг сахиулж байсан учраас бас тэд нэр хүчтэй болоогүй. Талибанчуудад бас гадны дэмжлэг байсан. Талибаны бүлэглэлийн хамгийн том дэмжигч нь бол хөрш цэргэлдээ орших Пакистан улсын засгийн газар байсан. Яагаад пакистанчууд Талибаныг дэмжсэн бэ гэж үү? Үүн дээр бол цэвэр геополитикийн шалтгаан яригдана. Афганистан болон Пакистан улсууд нь бол хоорондоо хөрш цэргэлтэй улсууд. Маш олон километр газар нутгаар өөр хоорондоо хилэлдэг. За иймээс Афганистан өнөөдөр ороо бусгай, үүмэнтэй байгааг ашиглаад энэ улсад өөрсдөндөө ээлжтэй буюу Пакистан улсад найрсаг, өөрсдийнх нь талд цаашид зогсож чадхаар ийм засаглал бүхий Афганистан улсыг байгуулахыг пакистанчууд бол хүсэж зорж эхэлсэн. За үүний хамгийн том шалтгаан бол тэр коммунизмын аюул бол энэ үед бол хасагдсан байсан. Хамгийн том шалтгаан нь юу байсан бэ гэхээр энэтхэг улстай Пакистан ерөөсөө маш муу харилцаатай байсан болохоор энэтхэгийн эсрэг ийм өөрсдийнх нь талыг бат баримтлах ийм нэг дагвар холбоотон маягийн улсыг байгуулахыг тэд хүсэж ирсэн. Энэтхэгтэй чинь Пакистан улс бол одоо нийт 3 удаа дайн хийгээд 3 удаа ялагдсан ийм л байдалтай улс байсан шүү дээ. За иймээс одоо тэднэрт хамтарч сүрэн зогсох холбоотой хэрэгтэй байсан. Ингээд тэд нэр дэмжсэн. Яг энэ хожим бол одоо бүх зүйл харамсалтай эсэргээрээ эргэсэн л тээ. Одоо өнөөдөр юу бодож байгааг бол бүгдээр харж байгаах. Тэжээсэн бяруу тэрэг хэвднэ гэдэг чинь өнөөдөр пакистанчуудын тэр бойжуулсан, дэмжсэн хамаг мөнгөний гаргаж зэвсгээр хангажсэн тэр Талибан гэдэг энэ бүлэглэл эргээд Пакистантайгаа байлдаж байна. Өнөөдөр Афганистан, Пакистан хоёр хоорондоо байлдаж байгааг бол мэдж байгаа илхүүдэд олуулсан мэдээгээр. За яг одоо энэ талаар төгсгөлтөн ч юм уу яриа. Ингээ ерөнхийдөө энэ тухайн үедээ Пакистаны дэмжлэгтэй Талибаны энэ хөдөлгөөн бол маш богино хугацаанд бол амжилт олж 1996 он гэхэд нийслэл Кабул хотоо бол эзлээд Афганистаныг бараг бүхэлд нь нэг засаглал, нэг захиргаанд бол нэгтгэж чадсан. Тэр олон их гүрнүүдийн хийж чадаагүй зүйлийг энэ бүлэглэл хийж чадсан гэсэн үг. Хамгийн гайхалтай нь эдгээр үнэхээр хийж чадсан. Гэхдээ тэд энэ бүхнийг яаж хийсэн бэ гэхээр хүчирхийллийн арга замаар айдас дээр тулгуурлаж хийсэн. Талибанчууд ирэх барьсан даруйда шариатын хуулийг бол одоо шууд хэрэгжүүлж эхэлсэн. Бид нар мэднэ дээ. Одоо эмэгтэй хүмүүс ямарч одоо ирэхгүй, эмэгтэй хүмүүс сургууль сурах хориотой, нөхрөөс өөр эрэгтэй хүнийг одоо нэг нүдэрэж харж болохгүй гэх мэтэр ийм одоо маш хатуу хуулийг бол хэрэгжүүлж эхэлсэн. Мөн энэ шариатын хатуу хуулийг зөрчсөн хүмүүсийг бол олон нийтийн өмнө эрт тодоор бол шийтгэж эхэлсэн. Бүх хүмүүсийг цуглуулж агаад хуруу гарыг нь тасдах, толгойг нь тасдах, биеийг нь газарт буулж агаад тэр ил гарч ирсэн толгойроо чулуу шидэж алах гэх мэтэр яриад байвал энэ нэг харгас шийтгэлүүд бол цаашаа ундарсаар л байна. Гэхдээ Талибан гэдэг энэ бүлэглэл Афганистанд олон 10 жилийн турш одоо үргэлжилсэн энэ бүх дайн дажин үүмэн самуун бүх хүчирхийллүүдийг одоо энэ Афганистаны нийгмийн бүлгүүдийн энэ бүх задрал, шашны хатуу урсгал гээд
энэ бүхний хөрсөн дээр байгуулагдсан одоо ийм л хөдөлгөөн гэж бол ярьж бодож байгаа. Нэг өсөндөө энэ сая дурдсан бүх энэ муу мухай зүйлсийн үр дүн, үр хөврөл болон мэндэлсэн ийм л хөдөлгөөн гэж ойлгож болно. За одоо үргэлжлүүлээд арай өөр зүйл яриа. Арай өөрөөр үргэлжлэнэ. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсад аимшигтай террорист тавталга болсон. Би энэ талаар яг энэний өмнөх дугаараар бол ярьсан. Энэ хавтлагын аль бие ёсоор одоо юу гэж тайлбарласан бэ? Дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэвэл олон хятад Аль-Каида бүлэглэл үлдсэн. Энэ бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладен үлдсэн гэдэг ийм л дүгнэлт гарсан. Яг нь итгэж болно, итгэхгүй ч гэж болно. Гэхдээ нөө аль бие ёсны тайлбар бол ийм байгаа гэдгийг ойлгоорой. За тэрнээс одоо Америкийн нэгдсэн улс дотроосоо дэлбэлсэн энэ төргээд хувилдааны онолуудыг энэ талаар би угаас ярихгүй яагаад гэвэл өмнөх дугаар дээр ярьсан учраас. За тэгвэл Афганистаны төрийг барьж байсан энэ Талибаны бүлэглэл өөрийн газар нутаг буюу Афганистаны газар нутаг дээр Аль-Каида бүлэглэлийг тухайн үедээ орогнуулж байсан. Осама бин Ладеныг өөрийн газар нутаг дээр чөлөөтэй амьдруулж байсан. Иймээс Америкийн нэгдсэн улс 2001 оны 9-р сарын 11-ний халдлагынхан хариуг өшөө хорслыг авахын тулд Афганистанд дайн зарласан. Талибаны дэглэмийн эсрэг дайн гэсэн үг. Бидэнд заасан хичээлэр бол ингэж явагддаг. Яг нь Америк Афганистаны энэ дайн бол одоо харьцуулахын аргагүй одоо хоёр хүчнүүдийн хооронд болсон ийм дайн. Нэг талаас дэлхийн хамгийн хүчрхэг айрамтай, технологийн хувьд асар том давуу талтай, мөн санхүүгийн хувьд бараг хязгааргүй их нөөцтэй шахуу юм Америкийн нэгдсэн улс гэдэг энэ их гүрний эсрэг уул нуруудаар ерөнхийдөө тулалдаж сурсан партизаны хөдөлгөөн болох талибанчууд тулалдсан. Ингээд дайн эхэлсэн. Дайн эхлээд хэдхэн сар болсны дараагаар бол Талибаны хөдөлгөөн бараг бүхэлдээ нуран унж тэр чигээрээ бол сүрсэн мэтээр бол дэлхийд даяараа харагдаж эхэлсэн. Америкийн нэгдсэн улсын айрам зэвсэгт хүчин Афганистаны нийслэл Кабул хот болон бүх том хотуудыг бол эзэлж авсан. Харин Талибаны тэр амьд үлдсэн удирдагчид ирсэн газар руугаа сурсан дуугаа аялаад буюу одоо нөгөө уул хад агуунууд руугаа сухтаад орсроггүй алга болсон. Ингээд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс дайнд ядчихлаа л гэж бодсон. Гэтэл яг үүндээ ялаагүй байсан. Өнөөх талибанчууд чинь яг л өөрсдийнх сурсан арга барилаараа үргэлжлүүлэн тулалдаж эхэлсэн. Яг зөвлөлт холбоотуулсан улаан арим дайрч орж ирсний дараа юу болсон? Яг тийм үйл явдал болж эхэлсэн гэсэн үг. Одоо өнөөх уул толгодоосоо гинт гарч ирээд одоо довтлоод гинт алга болдог арга барил гэсэн үгэлт. Одоо ягаад гэвэл эдгээр чи Америкийн нэгдсэн улсын айрамтай шууд өөдөөс нь ингэж сэргээ гаргаад танка байлт гаргаад ингэж байлтад тулалдах ямар ч арга байхгүй ш. Тэгэхээр одоо дийлэхгүй учраас яг өөдөөс нь хадс байлтад дийлэхгүй учраас одоо иймэрхүү партизаны арга барилаар замун одоо амиа золиослагчид өөрсдийнхээ амийг золиосгож эхэлсэн. Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд руу одоо дайралт хийж, тесрэх бөмбөгтэй дайралт хийж хамт дэлбэрэх. За өөрийнхөө амиар ядаж Америкийн нэг танкийг устгах. Дипломат ажилтнуудыг нь барьцаалж байгаад харгисгаар хөнөөж байгаа бичлэгийг хийх гэх мэтэр одоо бүх аргаар тулалдаж үдсэн байгаа. Бүх харгис аргыг бол хэрэгжилж нэг өсөндөө бол дүрмгүй байлдаж эхэлсэн. Талибанчууд Афганистаны энэ өнцөг буулан бүртүүд жижиг бүлэг болон хуваагдаж байнгын хөдөлгөөнд бол оршилсон. Ингэхээр ерөөсөө жижиг хөдөлгөөн болж хуваагдаад тэр уул хавцлуудаар агуунуудаар гинт гарч ирээд сухтаа яваад хахаар ерөөсөө баригдаж өгдөггүй. За баригдахгүй болохоор ерөөсөө устдаж өгдөггүй нэг юм одоо ийм сонин ликвид хэлбэрт бол ингээд шивчсэн байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд харин энэ Афганистаны одоо том хэмжээний Афганистаны нутагт бол маш том хэмжээний цэргийн баазуудыг бол байгуулсан. Афганистанд дараагаар нь ардчилсан сонгуул явуулсан. Ардчилсан сонгуулаараа ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан засгийн газрыг бол байгуулж өгсөн. За ингээд ардчилсан засгийн газрыг нь шинээр хууль ёсны одоо засгийн газрын айран буюу зэвсэгт хүчинтэй болгож, за тэр зэвсэгт хүчнийг нь хүртэл Америкийн нэгдсэн улсын засгийн газар өөрсдөөсөө мөнгө гаргаж
санхүүжүүлж, зэвсэг өгж, мөн одоо сургаж бэлтгэж эхэлсэн. Нэг ёсондоо л Америкийн нэгдсэн улс тэнд өөрсдийнх нь тогтолцоог нутагшуулах гэж оролдсон. Энэ үйл явцыг Америкчууд энэ 20 жилийн турш хийсэн. Гэхдээ хамгийн гол зүйл нь гэвэл энэ том хотууд Америкийн нэгдсэн улсын армийн мэдэлд бүрэн орсон байсан ч хөдөө орон нутгууд бол тэр чигтээ Талибаны мэдэлд бол байсан хэвээр л байсан. Яагаад гэвэл тэд нар яг үнэндээ Талибанчуудаас хайртай байсан. Яагаад Талибанчуудад хайртай байсан бэ гэхээр энэ хөдөөний ард иргэд одоо Америкийн нэгдсэн улсыг юу гэж харсан бэ гэхээр яг 1979 онд Зөвлөлт холбоот улс өөрсдөд нь ингэж халдаж довтолсон шиг яг тэр нүдээр Америкийн цэрэг орж ирсэн үйл явдлыг харийн түрэмгийлэлт өртлөө гэдэг ийм нүдээр харж үүндээ тэд нар итгэсэн. За улмаар 2009-с 2014 оны хооронд Америкийн нэгдсэн улс бол цэргийн ажиллагаагаа илүү чангатгаж өргөжүүлэх үүднээс Афганистанд нэмэлтээр 100 мянган байнгын цэргийг бол татаж илгээсэн. Ямар зорилготой вэ гэвэл ерөөсөө Талибанчуудыг нэг мөр одоо дарж устгах, бүр мөсөн устгаж цэвэрлэх ийм л зорилготой байсан. Яг энд нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй л 2001 онд Америкийн нэгдсэн улс одоо дайн зарласан. Афганистаны эсрэг дайн зарласан гэхээр авчлаа. 2010 он гэдэг бол одоо дайн зарласнаас хойш 13 жилийн хугацаа өнгөрсөн байна гэсэн үг. Мэдээч одоо энэ 13 жилийн хугацаа гэдэг бол хүн хохирол бол хүний хохирол бол тоогоо автсан ийм хэмжээнд бол хүрэхгүй хангалттай хугацаа байсан. За тэгэхээр одоо дайн энэ бүх хугацаанд дайн үргэлжилсээр байна гэдэг бол цэргүүдээ нэгдүгээрт Америкийн нэгдсэн улс нэмж илгээсээр байна гэсэн үг. За цэргүүд илгээн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр дагаад тэр цэргүүдийн хэрэглэх одоо зэвсэг, гранат, сум, хэрэгсэл, хоол хүнс гэх мэтээр одоо нэг ёсондоо энэ дайны зардал бол тавьж өгнө л гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын 20 жил үргэлжилсэн дайнд бол албан ёсны мэдээлэлээр нийтдээ 3 тэрбум 3 их 80 долларыг бол зарцуулсан гэдэг ийм нээлттэй ил тод баримт бол байдсан байна. Гэхдээ яг үнэндээ бол одоо үүнээс хамаагүй их байх бол магадлалтай. Ямар ч тач Америкийн нэгдсэн улс бол цэргийн тоогоо огцом нэмэгдүүлээч энэ Талибанчуудыг бол устгах чадаагүй гэдэг нь цорын ганц үнэн. Иймээс Америкийн нэгдсэн улсын засгийн газар Афганистаны асуудлаарх бодлогоо эцэст нь өөрчлөхөөс аргагүй байдалд хүрсэн. Ерөөсөө бид нар Америк гэдэг гүрэн энэ Афганистан гэдэг дэлхийн нөгөө хязгаарт байгаа энэ улсад ямар ч үр ашиггүй дайн хийгээд үр нөлөө бол алга. Иймээс Афганистаны засгийн газарт нь энэ үүргийг үлдээе гэж шийдсэн. Америкийн нэгдсэн улс ч одоо тэнд ардчилсан сонгуулиар ардчилсан засгийн газар байгуулчихсан байсан шүү дээ. Ингээд Америкчууд бол 2014 оноос эхлэн тулааны ажиллагаанд шууд оролцохоо баг болж эхэлсэн. Шууд болоогүй л мэдээж болохгүй тэгж багаар ингэж татаж эхэлсэн. Харин Афганы одоо энэ өөрийн зэвсэгт хүчнийг буюу Афганистаны хууль ёсны цэрэг армийг сургаж бэлтгэх ажиллагаанд бол илүү анхаарч одоо Америкийн нэгдсэн улс бол цэргийн зөвлөхүүдэд бол илүү их ажиллаж эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь энэ Афганистаны хууль ёсны засгийн газрын армийн албан хаагчид буюу Афганистаны өөрийнх нь цэргүүд сэтгэл зүйн хувьд бол дэндүү сул буюу одоо морал байхгүй. Мөн одоо энэ Америкийн нэгдсэн улсын арми ажиллагаанд оролцох нь багасах тусам хөдөө орон нутгууд дахь Талибаны нөлөө тэр хэмжээгээр улам нэмэгдэж, улам хүчтэй болж эхэлсэн. Ерөөсөө Америкчууд байнгын байлдаад байнгын ингэж үзэлцээд Талибанчуудтай ингэж алалцж яахгүй бол жоохон л ингэж анхаарлаа жоохон нааш нь татаж эхлэх юм бол тэр даруй Талибанчууд шууд асар хурдтайгаар барьцаа ахиулдаг ийм учиртай ийм бүлэгс байсан байгаа. За мөн өөр нэг аюул нь гэвэл энэ Америкчуудын байгуулж өгсөн Афганистаны ардчилсан засгийн газар дэндүү авилгалт өртсөн ийм засгийн газар байсан. Одоо энэ Америкийн нэгдсэн улсаас энэ орж ирдэг одоо бүх дэмжлэг, бүх мөнгөн урсгал, зэвсэгт хүчнийхэн санхүүжилт гээд энэ бүх зүйлийг Афганистаны ерөнхийлөгч тэргүүтээ энэ Афганистаны улс төрчид бол хоорондоо хувааж иддэг. Ингээ Америкийн мөнгөөр цэжээгддэг ийм нэг авилгалын систем Афганистанд бол тогтцсон байсан гэсэн үг.
За ингээ байж 2020 он болвоо. Энэ 2020 онд нэг чухал үйл явдал болсон. За энэ ямар чухал үйл явдал болсон бэ гэвэл Америкийн нэгдсэн улс болон Талибаны төлөөлөгчид Доха хотноос уулзаж хоёр талаас бол нэг том хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дохагийн хэлэлцээр. За уг хэлэлцээрийн хамгийн чухал ойлголт нь юу байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын айрам Афганистаны газар нутгаас тэр жигтэй гарах ийм тохироо байсан. Ингээд тохиролцсны дагуу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Афганистанд байрлаж байсан хамгийн сүүлчийн цэрэг аль биесээр Афганистан улсыг орхиж гарсан. Ингээд 2001 оноос эхэлсэн 20 жилийн дайн 2001 оны 8 дугаар сарын 30-ны өдөр аль биесээр дуусаж байгаа юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь юу гэж Америкийн нэгдсэн улс цэргээ гаргах тохироо 2020 онд хийсний дараа Талибанчууд Америкийн цэрэг бүрэн гарч амжаагүй байхад шууд Афганистаны засгийн газартай шууд тулалдаж эхэлсэн. Ингээд энэ тулалдаа үргэлжилсээр 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу одоо Афганистан дахь Америкийн нэгдсэн улсын сүүлчийн цэрэг бүр гарч амжаагүй байхад Талибанчууд Афганистаны хууль ёсны засгийн газрыг эзлээд унгаацсан байсан. Одоо боддоо 8 дугаар сарын 30-нд Америкийн цэрэг гарсан. 8 дугаар сарын 15-нд Афганистаны засгийн газар ялагдсан. Одоо ийм нэг сонирхолтой үйл явдал болсон. Энэ тэгээд яг хав ардчсан сонгуулиар гарч ирсэн тэр ерөнхийлөгч гэдэг Ашраф Гани гэдэг хүн бол ялагдах нь тодорхой болоод зугтцсан. Яагаад ялагдах нь тодорхой болсон гэхээр одоо энэ Афганистаны хууль ёсны засгийн газрын цэргүүд бол ерөөсөө дийлэнх нь баг байлтаагүй шахуугаар ингээд бууж өгчихсөн. Ер нь ингэж маш олон хотууд бол байлталгүй бууж өгсөн л. Ингээд Америкийн нэгдсэн улсын 20 жил яс махтагаа хатаж өчнөө мөнгө төгрөг одоо өгч байгуулсан энэ ардчилсан засгийн газар гэдэг энэ нэг жүжигхийн зүйл нь ерөөсөө Америкийн нэгдсэн улсын цэрэг гарч дуусгаас ч өмнө ингээд эзлэгдсэн юм арчаагүй одоо байдалд бол орсон гэсэн үг л. Ерөөсөө хэдхэн 7 хоногийн дотор болчихж байгаа. Тэгэхээр ийм учраас зөвлөлт холбоот улсыг ч тэр Америкийн нэгдсэн улсыг ч тэр одоо бүгдийг нь энэ их гүрнүүдийг бүгдийг нь ингэж аргагүй байдалд оруулж өөрсдөө сайн дураараа гарахаас өөр аргагүй байдалд ортсон ингэж байлддаг учраас Афганистаныг өнөөдөр их гүрнүүдийн булш гэж нэрлэдэг болсон. Ийм нэршил бол бий болсон. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганигийн хувьд бол 8 дугаар сарын 8-ны өдөр бол их нутгаасаа бол гараад зугтсан. За өнөөдөр бол Арабын нэгдсэн Эмират улсад бол очоод тэнцэнэ амьдарч байгаа. Яах юм? Одоо цэргүүд нь ямар ч итгэл үнэмшилгүй болсон. Тэгээ ямар ч моралгүй байлдахгүй байгаа юм чи одоо зугтсан шүү дээ. Одоо тэр чи Ашраф Гани Арабын Эмиратад бол Америкийн нэгдсэн улсаас айрмаа санхүүжүүлээрэ, айрмаа хүчрхэг болоорой, айрмаа чадварчуулаарай гэд тэр өгсөн мөнгнөөс нь хулгайлсан тэр их Америкаас хулгайлсан тэр их мөнгөөрөө бол тэнцээ нэг эзэн хаан шиг тансаглаад амьдарч байгаа. Нэг л их баян үнд тэнцээ хэвтэж байгаа шүү дээ. За ингээд одоо өнөөдөр юу бодож байна гэхээр 2021 оноос хойш 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Афганистаны төр засгийг аль биесээр Талибаны бүлэглэл төр барьж байна. Яг нь Талибаны засгийн газрыг Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд Европын холбоо бол хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрөөгүй л дээ. Гэхдээ тэр хамаагүй өнөөдөр хүнд эрх мэдэл байгаа. Талибанчуудад эрх мэдэл байгаа. Тэнд ямар сөрөг хүчин байгаа, ямар ч сөрөг хүчин байхгүй. Талибанчууд тэнд төр бариад инх тайван тогтсон уу гэвэл тогтсон. Улс орон бүхэлдээ нэг засаглалт орсон уу гэвэл нэг засаглалт орсон. Үнэ. Гэхдээ үүний хариуд өнөөдөр тэнцээ хүний эрх гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэйчүүдийн эрх гэж байхгүй. Айдас хүйцээр одоо суурилсан шашны хатууд эглэмж тэнцээ ноёрхож байна. Өнөөдөр Афганистанд ямар ч улс төрийн нам гэж байхгүй. Сонгуул гэж болдоггүй. Улс орныг шашны дээд удирдагчид удирддаг. Охтууд болон одоо эмэгтэй хүмүүс
одоо тэр эмэгтэй хүн болж төрснийхэн төлөө сургуульд сурах боломжгүй, мэдлэг боловсрол эзэмших эрхгүй, ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүй, за хувцас хунараасаа ахуулаад зорчих хөдөлгөөний хүртэл хязгаарлагдмал ийм л байдалтай амьдарч байна. Бас тэгээд одоо энэ улс орныхаа аж амьдрал, эдийн засаг, иргэдийнхэн амжиргааг ядаж энэ төр барьж байгаа юм бол энэ Талибаны бүлэглэл яаж сайжруулах уу гэж бодож энэ талаар бодох ёстой байтал өнөөдөр тэд нар юу хийж байгаа нэхэр манай газар нутгийг өөрсдөндөө нэгтгэж хэлийн зурс бий болоод байна гэд Пакистантай байлдаж байна. Одоо тижээсэн бэрүүд тэрийг эвдэн Пакистанчууд энэ бүлэглэлийг өгөн дэмжиж байгуулсан шүү дээ Чаус. Пакистаны хэлийн харуулруудад тогтмол эднэр дайрчих. Тэгэхээр одоо байгаа газар нутгаа одоо байгаа энэ ард иргэдээ яаж аятайхан амьдруулах уу? Яаж энэ газар нутгаа автчихгүйхэн шиг авч үлдэх үү? Яаж энэ дэглэмээ хамгаалах уу гэж одоо эрүүл ухаантай байсан бол уг нь бодох ёстой л. Тэгтэл энэ Талибаны бүлэглэл маань Афганистаны засгийн эрхийг авснаас хойш юу бодоод байна гэхээр нэг л шашны эрхэм зорилгын төлөө эдгээр амьдраад байгаа шиг харагдаад байгаа. Тэр нь ямар эрхэм зорилго вэ гэвэл Исламын халифат байгуулах энэ ганц мөрөөдөл. Энэ мөрөөдөлтөө хүрч байвал энэ олон ард иргэд, энэ Афганистаны ард иргэд ер нь идэх хоолтой байна уу, идэх хоолгүй байна уу, ямар ч хамаагүй тэр иргэдийнхэн нийгмийн асуудал, ядуурл энэ бүх зүйл бол тэр Бурханаас өгөгдсөн тэр Исламын халифат байгуулах ариун зорилго даалгаврын хажууд бол юу ч биш. Шаардлагатай бол өөрсдийнхэн ард иргэдийг өч төчнөөр нь бол алаад ч хамаагүй зорилготой хүрэх ёстой гэдэг нэг ийм л үзэл санаа бол одоо ноёрхоод байх шиг харагдаад байгаа юм л. Тэгэхээр юу гэх гээд байна гэвэл одоо хит аль нэг шашинд тархиа угаалгаж шашны хит их итгэл үнэмшил одоо шашнаа хамгийн дэд эрхэм зорилго болгож хувиргавал юм ямар муухай юм харгас хүмүүсэг бус одоо шашинлагч гэх үү бурханлагч гэх үү одоо бурханлаг гэж ярихад муухай ийм балиар нөхцөл байдал ийм балиар дэглэм үүсэж болдгийм бэ гэдгийн хамгийн тод жишээ бол Афганистаны Талибаны бүлэглэл болж харагдаад байгаа юм л та. Яг хөө ингээд ярихаар одоо ингээд Талибаныг муулаад ярихаар манайхны дунд энэ нөхөр чинь Америкийг дэмжиж яриад байна штэ гэж ярих хүмүүс гарч ирж магадгүй. Үгүй би Америкийг бол дэмжээгүй. Яагаад гэвэл энэ Талибан гэдэг бүлэглэл бол хүний ёсноос одоо гажууд бүлэглэл ахгүй юу? Бид нэр Америктай байлдаад Америкийг бүр ингээд туйлдуулаад гаргасан. Америкчууд эднийг дийж чадаагүй. Яг ялгаагүй зөвлөлтөй байлдаад зөвлөлтийг туйлдуулаад эдгээр гаргасан хүмүүсийн үр сад. Зөвлөлтүүд эднийг дийж чадаагүй. Иймээс одоо энэ Америк зөвлөлт алинтай ч хамааралгүй. Эднэр бол одоо энэ Америкийн нэгдсэн улс бол хүний эрх ардчлалд суурьтай мэдээч бас яг хөө тэр их гүрний бодлого гэдэг нэг юм байгаа. Гэхдээ эднэр чинь бас нэг эрхцүүт төрхтэй улс баггүй юу? За Оросын холбооны улс ч гэсэн одоо ийм түрэмгийн бодлого хэрэгэлдэг, ашигладаг, баримталдаг. За энэ Украинд бол дайн хийгээд ингэж геополитикийн үзэл санаагаар ингэж дайн хийдэг, өөрийнхөө эрх ашигын төлөө ингэж хүмүүсийг одоо энэ инх тайвныг эвдэж дайн хийж байгаа. Бас л ийм түрэмгийн бодлого баримталдаг. Одоо энэ хоёр их гүрэн чинь ийм багхгүй юу? Гэтэл Талибанчууд чинь юу яагаад вэ гэхээр Америк Орос хоёрын хийдэг дайн бол геополитикийн дайн энэ эрүүл ухаан дээр одоо суурилсан өөрсдийнхэн улс үндэстнийхэн эрх ашигын төлөө одоо ингэж дайн хийгээд байгаа бол Талибанчууд өөрсдийнхэн улс орон өөрсдийнхэн ард түмний ашиг сонирхлын төлөө дайтдаггүй шашны зорилгын төлөө дайтдагаараа ялгаатай байхгүй. Ингэхээр энэ хүмүүс ч айгүй мунхаг хүмүүс байгаад байгаа байхгүй. Одоо миний тайлбарлах гээд байгаа гол санаа нь ерөөсөө л юм. За ингээ ямар ч тач өнөөдрийн дугаараа за та бүхэн сая ингээ ялгааг нь ойлгосон байх гэж би үнэхээр найдаж чинь. Тэрнээс энэ Талибанчуудыг муулаад нөгөөдөлтийн өмөрөөд байгаа юм бол байхгүй ш. За ингээ ямар ч тач өнөөдрийн дугаар бол энэ түргээд бол өндөрлөе. Дуусгая. За дараагийн дугаар бол даваа гарагт 7 хоногийн тайм орно. Тэрний дараа би ингэж бодоод байна. Нюрнбергийн шүүх хурал гэж алдартай нацистуудыг шүүсэн шүүх хурал байдаг шүү дээ. Энэ шүүх хурлын талаар бол маш дэлгэрэнгүй, маш сонирхолтой тийм бүрэн хэмжээний мэдээллийг та бүхэнд бас ярьж хүргэдэм билүү гэдэг ийм бодол санаа байна. Та бүхэн маань одоо энэ хувилдааны онол биш ийм чөлөөт сэдвийн хүрээнд бас өөр ямар
сэдвээр надаар бас яриулмаар байна. Энэ талаар бас дорсдогдол хэсэгт бичээрэй гэж хүсье. За мөн одоо төгсгөлтөнд дахиад хэлэхэд түрүүний сурталч шалгааг сонссон байх. За энэ номыг маань худалдаж авахыг хүсвэл 60,000 төгрөг гэж байгаа. 9924 7042 дугаараар худалдаалагдчих байгаа шүү. За ингээд түр баяртай.